Нэгдүгээр анги. Миний бие, миний эрдэнэ. Миний охин мэрэгэн найзтайгаа сайхан тоглоод ирээрээ. Болгоомжтой яваарай. Унаж бэртүүзээ. Миний хүү цэцэн найзтайгаа цүнхээ дамжлаад яваарай. Гэрээсээ хол явуулгүйгээр ойрхон тоглоно шүү. Харин танихгүй хүн дуудвал битгий очоорой. Энэ үнх ойрхон бяцхан горихны чимээ дуулдан довцог дээр гарангууд харагддгийн. Тэндээс холдож болохгүй шүү. За аава. За ээжи, бид холгойхон тоглоно. Баяртай. Гэрийн ардхан талд байгаа нарийн горихон маань цэцэн мэрэгэн хоёртой бол хол газар шүү дээ. Манай хүүхдүүд жаахан ч гэсэн биедаан тоглож хоорондоо харилцаж сурсан нь дээр. Тийм шүү. Харин тийм ээ. Гэхдээ хичнээн ойр газарч гисэн хоёр хүүхдээ сайн л харж байцгаая. Тэгэлгүй яах вэ? Тийм шүү. Цэцэг, энэ хөөрхөн бялцуухаа яагаав вэ? Холын холд нисээд ядарсан юм болов? Яана, тийм байж тээ. Хөөрхий бэлзуухад хоёулаа ус талах үгүй л дөө. За тэгье. Намайг үнэгний хоол болохоос аварсан та хоёрт баярлалаа. Ачийг чинь ачаар хариулж амьтны хэл ойлгодог ид шидийг бэлгэлээ. Хөөх, баярлаа болжмэр минь. Ёох, би бүр ядарчихлаа. Явж чадахгүй нэ. Горих яасан хоол юм бэ? Алхаж чадхаа байлаа бүр. Ёох. Хөлтөөж байсан болоосой. Хурдан яваад хоолндоо хүрчих юмсан да. Хүүе, энэ үт юу гинвэ? Хөлтөө болоосой гинүү? Харин тийм ээ. Хөлтэй бол сайхан юмсан гинэ. Энэ үт хэрвээ хөлтэй болвол их олон гутал өмсөх байсан да. Цэцэг, бид хэрвээ өтний оронд байсан бол яах байсан болоо? Яа. Хүссэн газар минь хүргэж өгдөг. Хөлтэй байгаадаа баярлах хэрэгтэй юм байна. Харин тийм ээ. Хоёулаа хурдхан алхая. Цэцэг, энэ цүнхэн дотор голдуу чиний л юм байгаа. Чи өрн өөрөө байр. Би даахгүй юм байна. Би ч гэсэн даахгүй штэ. Чиний юм ч гэсэн энэ цүнхэнд байгаа шүү дээ. Миний ганцхан талхал байгаа. Би тэрийг авлаа. Чи өөрөө цүнхээ барь. Энэ хоёр хүүхэд шиг гар тайч байсан болоосаа. Тэгвэл бүчингүүддээ нэг мөсөн 5 луван барьж аваачаад өгчихгүй юу? Хөөх, цүнхээ өргөөд явах гартай байгаа. Хүүхдүүд бид ямар азтай юм бэ? Гараа хамгаалж хайрлах хэрэгтэй юм байна да. Найзаа, хоёулаа цүнхээ дамжлаад явъя. Найзынхаа ч гарыг хайрлах хэрэгтэй шүү дээ. Мэргэн, горхины чимээ дуулдана гэсэн яач вэ? Одоо ойртож байгаа байх уу? Дахиад жаахан явъя. Хүй, шоргоолжнуудаа би ганцаараа том цагаан будаа үрж явна. Ирээд дамжилцаач. Хүй, шоргоолжнуудаа чихгүй юм уу та? Найз маань юугээд байгаа юм болоо? Бид энэ хүүхдүүчиг чихтэй ч байсан болоос тэгвэл биедээ туслаад сайхан байхгүй юу? Цэцэг, надад одоо горхины чимээ сонсогдож байна шүү. Ямар сайхан юм бэ? Найзаа, чихгүй бол энэ шоргоолжнууд шиг хэцүүдх нь байна шүү. Тийм ээ? Тийм шүү. Одооноос чи миний чихийг мушгиж тоглохоо болоорой. Ийм их хэрэгтэй байдаг чихээ би хамгаалах ёстойгоо мэдээж авлаа. Тэгээд л аав ээж хоёр маань хүйтэнд заавал дулаан малгайгаа өмсгээд байдгийн бэ шүү дээ. За, би дахиж чиний чихийг мушгиж тоглохгүй. Намайг уучлаарай. Чимээн сонсогдоод байгаа мөртлөө горих юр харагдахгүй юм? Миний нүд харахгүй байгаа юм болов уу? Ямар хачин юм бэ?
мэдээж байсан болоосой. Алтан нар ямар өнгөтэй байдгийг нэг харгасан. Хоржигнон урсах горих хамар цоргон мөнөртэй цэцгс ямар өнгөтэйг нэг үзэгсэн дээ. Хөөх, бидний нүд ямар их хэрэгтэй юм бэ? Нүдгүй бол хаана яваагаа харж чадахгүй төөрч аюулд орох нь вэ шүү дээ. Харин тийм ээ, бас дуртай хүүхэлтэйгээж үзэж чадахгүй юм байна. Тэгээд л ээж минь намайг зурагт баг үзээрэй. Нүдээ хайрлаарай гэд байдгийн байх шүү дээ. Гайда, гарих харагдаж байна. Хөгжим шиг сонсогдож байна. Очоод сайхан тоглоно доо. Мэргэн, амьтны хэл ойлгодог болсон чинь зөндөө юм мэдэж авлаа шүү, тийм ээ? Бидний биеийн бүх эрхтэн бидэнд ямар их хэрэгтэй байдгийм бэ? Тийм шүү. Одооноос би өөрийнхөө биеийг сайн хамгаалж байна. Шүдээ хамгаалахын тулд тогтмол угааж, нүдээ өвдөхгүй тулд зурагт баг үзнэ. Бүр утсаар өрөөсөө ч тоглохгүй. Балдаатай ноцолдоод байдгаа ч гэсэн болохгүй бол чи өөрийнхөө бас найзыгаа өвдгөн. Хэрвээ тэх юм бол өөрийнхөө биеийг бас найзынхаа биеийг ч хамгаалж чадахгүй. За, ойлголоо. Би дахиж найзуудаа гомдоохгүй. Гэхдээ найзаа, өт яагаад хөлгүү? Шоргоолж яагаад чихгүй? Туулаа яагаад гаргүй? Бас сохор номинд яагаад нүд байдаггүй юм болоо? Би сайн мэдэхгүй юм байна. Хоёулаа энэ тухай дараа багшаасаа асуучих. За, хоёулаа горхиныхаа хажуу тоглоё. Гайда.